Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ, танил хүн нэвтрүүлэг эхлэж байна. Тэгэхээр миний гарт нийгмийн даатгалын нэвтрүүлэг байгааг үзэгч та бүхэн харж байна. Энэ дэвтрийн голд ийм үнд цаас байгаа. Яг энэ үнд цаасны буянгаар гэх юм уу те маш олон иргэн тэтгэврт хамрагдсан. Тодруулах юм бол ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцоод маш олон иргэн тэтгэврт хамрагдсан байгаа. Энэ үнд цаасан дээр нэг танил гарын үсэг байгаа мó үзэгчдээ. Та бүхэн харж байна уу? Энэ нийгмийн даатгалын ерхий газрын дарга нийгмийн даатгалын улсын ерхий байцаагч Урт Насан гэд энэ гарын үсгний эзнийг танил хүн нэвтрүүлгийнхаа зочноор оруулахаар төлөвлөлөө. За тэгэхээр ямар ч гэсэн нэвтрүүлгийн зочин маань ажлынхаа байран дээр байгаа юм байна. Одоо өглөөний 8:30 минут болж байна. Энэ удаагийн зочин маань бас онцлогоос өөр аргагүй юм зочин байгаа. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд маш том ийм өрх айлыг толгойлоо явж байгаа. Тодруулах юм бол би нэгэн тоо баримтыг харж ирсэн юм а. Нийгмийн даатгалын ерхий газар нь жилдээ 3 сая орчим хүнд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлдэг. 1 сая 100 орчим иргэнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлдэг. 40 мянган аж ахуйн нэгжүүд бас үйлчилгээ үзүүлдэг. 345 мянган ахмадуудын тэтгэврийг ингэж хариуцсан тавьдаг. Жилдээ 100 мянган даатгуулагчийн хөдөлмөрийн чадрыг хяндаг ийм чухал газар байгаа. Нөгөөдөөр хамгийн том гүйцэтгэдэг үүрэг нь гэх юм бол улсын төсвийн 4/1-ийг бүрдүүлдэг ийм том айлын удирдлага болох Цэцэгмаагийн Урт Насан ямар ч нэвтрүүлгийнхаа зочноор оролцуулах гээд үзье. Эрхэм үзэгч та бүхэндээ бас энэ тэтгэвртэй нийгмийн даатгалтай холбоотой энэ үйлчилгээг бас давхар мэдээлээд явах юм ач холбогдолтой ямар ч өрөөндөө байгаа мэн ороод санал тавиад үзнэ. Сайн байна уу та? За. Бид TM Телевизийн танил хүн гэд нэвтрүүлгээс явж байгаа юм. Таач бас их ажил ихтэй байдаг учраас таны бүтэн өдрийг ажил нь яаж өрнөдгийг бас энэ иргэдтэй нийгмийн даатгалын үйлчилгээ тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой энэ мэдээллийг бас давхар хөргөнгээ таны ажлыг бас нэг сонирхоод үзье, дагаад явъя гэж бодож байгаа. Бидний хувьд бол нэг таны ажилд саад учруулал авахгүй. Ерөнхийдөө л таны дагаал явах боломжтой. Та шууд өөртөө ингэ шийдвэр гаргачихдаг болсоо. За суугач, сууцгаая. За сайхан үлдэж байна уу? За сайхан та сайхан үлдэж байна. Сайхан үлдэж. Би дээр таныг нэг хилцүүлэгт дуудсан та төрийн албаныхан гэдэг чи ямар зав ажилгүй хүмүүс байдаг гэж юу. За яах вэ гэхдээ иргэдэд мэдээлэл өгөх юм бол очиодоо гэл жоохон цааргалсан байдалтай тэгээд харна. Тэгээд заримдаа ажил ихтэй үе чинь тэгээд шавдуу охимд янз янз юм байна шүү дээ. Тэгээд дандаа нэг тааваранч гэдэг юм уу өөрийнхөө санаа бодлоор байна гэж байхгүй. Тийм л ах тий. Тэгэхээр нэлээх ажил ихтэй байд юм байна. За нэвтрүүлгийн санал хүлээж авах болов яах бол гэд. Та ер нь юу гэж бодож байна? Бид дагаа явуул болох өнөөдөр ер нь ямар хөө ажил төрөлтэй байгаа бол. Яг би бол ажиллаа хийгээл явна. Та нар өөрсдөө ажил хийх юм байна гэж ойлголоо шүү дээ. Тийм учраас надад нэг хүндрэл бага орхолоо гэж байна. Та нарын ажил бүтчихвэл тэгэл болно шүү дээ. Хамгийн гол нь бас иргэдэд мэдээлэл түгээх юм чинь тийм ээ. За одоо та ямар ажилтай? За одоо би энэ манай энэ байгууллагуудаар энэ Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтраад нийгэм даатгалын салбар хүний нөөцийн удирдлага, нийгмийн маркетингийг сайжруулах төсөл гэж ингэж 2 жил хэрэгжээд ингээд энэ жил дуусч байгаа. Тэгээд энд төслийн хаалтын шатанд нийгэм даатгалын салбарын мэргэжилтний сургууль даатгалжуулахын сурагч багш бэлтгэхийн сургалтыг зохион байгуулж байгаа. Тэгээд энэ сургалтын нээлттэй үйл ажиллагаанд оролцсон. Why your group? So I am
тэгэхээр ямар ч гэсэн нийгмийн даатгал ерхий газрын дарга урт насанг бол танил хүн нэвтрүүлэгтээ оруулахаар болсон. Тэгэхээр ер нь энэ байгууллагад ороод ирсэн чинь ингээд инээсэн ийм төрийн албан агчд байна л да. Төрийн албыг бол бас нэг яруугаар хямсгаар хүн сурталтай гэдэг. Тэгээ ямар ч орж ирсэн их ажилчдаас нэг хідэн сайн байна уу та? Асуулт асууч. Бид нөгөө таны даргаыг нэг нэвтрүүлэгт оруулаад явж байгаа. Тэгээ бас таны үйл ажиллагааг давхар яриад тэгээд орж ирснийг ажилчдаас нь ганц хоёр зүйл асуучих гэж бодоод нийгмийн даатгалд ер нь бол энэ шинжилэл гэдэг зүйлийг хийгээд байгаа тийм энэ шинжилэл нь ер нь иргэдэд нийгэмд ер нь хэр үр дүнгээ өгч байгаа юм болоо. За баярлалаа. Сайн байна уу? Өглөөний мэнд. Тэгэхээр манай нийгэм даатгалын ерөнхий газрын одоо төвшөнд ажиллаж байгаа удирдлагын баг маань ур чадвартай. Одоо энэ нийгэм даатгалынхаа салбарын ажлыг сайн мэддэг. Тэгээд би бол үндсэндээ 2005 оноос хойш одоо энэ ерөнхий газрынхаа удирдлагын одоо баг команданд ажиллаж байгаа. Тэгтээ зэрэг манай удирдлагынхан болохдоо удирдлагынхны санаачлагаар удирдлагын багийнхны санаачилснаар өнгөрсөн 2015 онд бол үндсэндээ 2 том асуудлыг бол эхлүүлсэн. Нэг нь болохоор олон улсын ISO 2008 энэ стандартыг хэрэгжүүлэхээр Монгол улстай төрийн байгууллагуудаас анх удаа энэ ажлыг одоо санаачилж энэ одоо ажлыг санаачилж хэрэгжүүлж байгаа маань одоо мундаг том эр зэргийн гайхамшиг гэж байна. Тэгээд энэ салбарын түвшиндээ бол бидний зорьсон зорилго бол иргэд даатгалагчдаа одоо нэмсгэлээр ухтана гэсэн ийм зорилтыг бол тавьсан байж байгаа. Тэгээд бид нар энэ ерөнхий газар дараасаа эхэлж байгаа. Тэгээд бид нар ямар ч хэлсэн ирсэн хүмүүсээ одоо ухтах тосх үйлчилгээг бол хангалттай үзүүлж байгаа. Цаашдаа ч гэсэн үзүүлнэ. За тэгэхээр 5 давхурд гарсан мэрэгчлэлтэндээ таарад ярилцлага авсан бас удирдлага болон муулахгүй. Сайн байна уу та? Бид TM-ийн танил хүн гэдэг нэвтрүүлэг хийгээ явж байгаа. Тэгээд танай даргаыг энэ удаад сонгож оролцуулаад энэ улсын төсвийн 4-1-ийг бүрдүүлдэг ийм том байгууллагын ер нь даргын нэг өдрийн ажил цаашлаад энэ нийгмийн даатгалын салбарт хийж байгаа ажлын талаар нэвтрүүлээд явж байгаа. Тантай танилцъя. Та хэн бэ? Энэ байгууллагад юу гэдэг лээ? Нийгмийн даатгалын бодлогын эрхлэлийн газар. За. Тэгэхээр ер нь энэ удирдлагуудын төвшөнд нэг шинжилэл хийсэн. Тэр нь бол бас иргэдэд нэлээд сайн хүрсэн гэдэг ийм зүйлийг танай бас нэг мэргэжилтийн ярьж байна. Ер нь энэ та бүхэн шинжилгээг ер нь ямар одоо хүрээнд хизээнээс гэлж хийсэн. Энэ маань одоо иргэдэд хэр одоо нүдэ олсон ажил болж байна. Ер нь бол зүгээр би урт насны даргатай ажиллаад 3 дахь жил рүү орж байгаа. 4 дахь жилдээ орж байгаа гэсэн. Тэгэхээр ер нь их тийм сэтгэгч. Бас их шинийг санаачлагч. Бас ажиллахад их толготой, нөмөртэй л юм хүн гэж ойлгодог. Та бүхний үгийг ер нь хэр сонсдог вэ дарга нартай? Ер нь бол одоо газрын зөвлөгөөд нэг 8-9 дарга нар байна л да. Дарга өөрөө ороод тэгээ газрын зөвлөлийн хурал хийсэн ч энд ороод уулзсан ч өөрөг өгсөн ч дуудсан ч гэсэн одоо бол тийм энгийн тэгээ ер нь одоо ажлынхаа хийх аргачлалыг ажлаа одоо ингэж түргэн хий ингэвэл одоо даатгуулагч иргэд ажил олгогч нарт одоо тустай ажил болно гэдгийг бол их зөв нэг арга замыг зааж өгдөг. Жишээлбэл би нэг ажил байна л да. Одоо 2014 онд сар шинийн баяр болж ялаа. Болох гээд одоо битүүний өдөр дараа намайг дуудаад за энэ итгэлийн аян гэдэг юм зарланаа. Энэ дансыг хаацсан байж байгаа. Энэ өртөө аж ахуйн нэгжийг дансыг нээж өгөө. Яагаад бид нар одоо энэ ажил олгогч нарт итгэж болдгоо юм бэ? Энийг бат чинь хийгээч гэж ингэж хэлсэн. Тэгээ бид нар энийг хийсэн чинь 55 хоногийн хугацаатай хийсэн. Энэ хугацаанд нөгөө данс хаагдсан байсан аж ахуйн нэгжээс 6.5 тэрбум төгрөг орчихсон. Хэрв энийг бид нэр дансыг нэгээг байсан бол тэр мөнгө орохгүй тэр аж ахуйн нэгжийн данс хаалттай шүүх цагтаа гэл явж байгаа юм. Тэгэхээр энэ талаас нь би бодоход нэг л ажлын би ингээ хэрэгтэл энэ их том ажил санагдсан байна лээ. Өнөөдөр ямар ажилтай байна? За өнөөдөр чинь нэгдсэн чуулганы хуралдаанаар бол манай нийгэм даатгалын салбарын үйл ажиллагаатай холбоотой 2 хууль орох ёстой. Нэг нь Эрдэнэ нарын гишүүдийн санаачилсан өндөр насны хамтын төрхийн тухай хууль. За хоёр дахь нь бол Батцогт нарын гишүүдийн санаачилсан нийгэм даатгалын сангаас болох тэтгэврийн хэмжээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах энэ хуулийг хэлцэх байгаа. За энэ асуудал бол ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан тийм учраас тэнд оролцох ёстой. За бас нэг
чухал ажил бас энэ Монгол улсын үндэсний хөгжлийн одоо бодлого юм бичиг баримт 2016-оос 30 он хэрэгжүүлэх энэ бодлогын баримтчиг боловсруулах юм төсөл нэгдсэн үндэсний байгууллагын санхүүжилтээр хэрэгжсэн байгаа. Энэ одоо бодлогын баримтчиг хэлцүүлэх төрийн ордон зохион байгуулалтанд тэр хэлцүүлэгт оролцох ёстой. За мөн энэ онд бид энэ нийгэм дадлын сангаас өндөр төсөм шийдвэрлэгээний тодорхой хэсгийн санхүүжилтийг одоо үйл ажиллагаа эхлүүлсэн байгаа. Энэ үйл явцын хэрэгжилт үр дүнтэй 3 дугаар ангид дээр очиж танилцах хэрэгтэй. За тэгээд бас энэ хөнгөлөлтөө эмийн одоо үйлчлэг үзүүлдэг эмийн сангууд үйл ажиллагаатай танилцсан. За хаан улдурын нийгэм дадлын хэлцэлд бас ажиллах хэрэгтэй. За ийм их ажлуудыг бол төлөвлөсөн байгаа. Тэгээд мэдээж хэрэг одоо өдөр болгоны ажил шахуу байдаг. Тэгээд нэг хэсэг нь нөгөө өөр байгууллага хүмүүсээс хамааралтай болохоор цаг хугацаанд хойшлох янз бүрийн өөрчлөлтүүд гардаг. Тэгээд ямар ч зүйл төлөвлөсөн ажлуудад хамжуулах хэрэгтэй. Битүү ажилтай биш үү? Тэнгэл явсан байгаа. Ажил ихтэй байдаг нь бол аргагүй юм байна. За тэгвэл ямар ч сан дагаал яваад байна да. За тэгээ та нар ажиллая, би ч ажиллая. Одоо чуулга орно тий? Тэгнэ. За сайхан үлж байгаа. За багш би ажиллая. За ажил дээр сайн байх. Оо сайн байна. Хуучин байранд байна уу? Тэг хуучин байна. Хуучин байна. Нөгөө манай компьютерийн салбар зүүнчээс салаад явж байгаа. Зүүнчээд холбоо мэдээллийн техник сургууль хийсэн. Багшигаа одоо Монгол улсын гавьяа тогш гэдэг, гавьяа эдийн засгч гэдэг ийм нэр үнэтэй эрхэм алдар цолоо эзэн болсонд одоо би бас шав хүний хувьд талархаж байна. Тэгээд хийж бүтээх одоо эд сайхан насанда ийм одоо төрийн эрхэм хүнд цолыг хүртнэ гэдэг бол дахиад одоо манай улс орнд үнцэнтэй олон сайхан мэрэгчлүүдний өсгөж байж болоход одоо их хөнөмөр оруулах байхаа гэж ингэж найдаж байна. Ингээд таны ажлын амьдралд сайн сайхан бүх нөхцөл өрөөё. Та бас нэг олонний танил ийм шав бэлтгэсэн юм байна. Ер нь оюутан байхдаа ямар хүүхэд байв? Оюутан байхаас нь мэдэн тэгээд маш их идэвхтэй их сайн одоо оюутан. Тэгээд нэг инженерийн оюутнууд ч юм бол математик сэдвийг их сайтай. Тий дэлхийн шилдэг 1000 сургууль гэж байдаг. Эдийн засгийн менежмент. Тэгэхээр тэр 1000 сургуульд бол бид нар 7 дахь жилдээ одоо 1000 сургууль шалгарсан. Тэгээ нэг навчтай гэдэг. Одоо тэр 1-ээс 5 навч гэдэг 5 зэрэглэлийн сургууль байдаг. Тэгэхээр одоо бид бол 5 дугаар зэрэглэлийн шилдэг сургууль ангилд орсон. Тэгээд олон улсын магадлалд орсон. Тэгээд одоо төгсөж байгаа мэрэгчлэлтэн маань бол дэлхийн 132 орнд төлөөлөмжшөр гэж байна. Тэгэхээр энэ амжилтанд хүрэхэд бол бид манай нэг төгсөгчд олон улсын байгууллага бол энэ сургуулийг үнэлэхдээ төгсөгчд нь хаана ажиллаж байна, тэр нь ямар амжилт гаргаж байна, тэр нь одоо сайн одоо мэрэгчлээ эзэмшээд ажиллаж чадж байна уу гэдгээр голдоо үнэлдэг. Тийм учраас бид нар чинь зүгээр бидний одоо сургууль сайн байна гэхээс илүү төгсөгчтэй баярлал одоо тэднэртэйгээ холбоотой байх нь бол их чухал. Таны бас хийсэн бүтээсэн ажилтай танилцчихэд хөө. Үүднээсээ эхэлчих үү? За тэгээ. Яг удирдах хүний ажил гэдэг бол одоо хэмжих үр дүнг одоо тодорхойлоход нэлээд төвөгтэй. Аха. Мэдээж хэрэг одоо баярлах гэдэг нь материалын үйлдвэрлэлийн салбарт ажиллажсэн бол ийм зүйл бүтээсэн ийм одоо үр дүн гарсан гэдээ харахад шууд одоо өндөх дүнгийн болцоотой байдаг. За удирдах ажлын одоо нэг хэцүү юм бол энэ хамтран ажиллаж байгаа хүмүүс байгууллага маш олон орцготойд ажлын үр дүнгээс хамааралтай. Тэр хүмүүсийн хандлагыг өөрчлөх, хамтын ажиллагааны одоо горимжуурмыг шинжлэх гэдэг нэлээ ийм бэрхшээлтэй ийм одоо зүйл байдаг. За ингээд өнгөрсөн одоо 3 жилийн хугацаанд бид нар энэ засгийн газрын үйл ажиллагааны хөнгөлөлт одоо хэрэгжүүлэх нийгэм даатгалын үйлчлэгийг одоо сайжруулах чиглэлээр бол тодорхой хэмжээгээр авч хэрэгжүүлсэн. Тэгээд эндээс одоо нэлээ үр дүн хүрч талархал хүлээж амжилт олсон хэдэн ажлууд байгаа. Тэгэхээр нэг зах зугаас нь одоо та нараас хэлцүүлэх хэмжээ болоо гэж ингэж бодож байна. Ер нь энэ байгууллага удирдах явж байгаа хүмүүс хүндрэл гэж байгаа. Мэдээж ажил юм чинь эрийг сайн талж байна, хүндрэл бэрхшээлтэй зүйлүүд ч байгаа. Тэгээд удирдах ажлын олон хүний холцоо, олон хүний ажлыг бүрдэн зохицуулах гэдэг бол одоо хүндрэл бэрхшээлтэй тал нь нэлээд даваа. Гэхдээ аливаа ажлыг хүнд хэцүүгийн урд болгоод байвал тийм сайн үр дүн гарахгүй байх. Тэгэхээр бол одоо боломжтой үйлдэлтэй сайн гэдэгтэй сайн харах одоо ажлуулаараа бодит үр дүн гарах нь гэж байна. За энэ одоо нийгмийн даатгалын үйлчлэгээний
ийм цахим машиныг бид 14 оноос энэ үйлчлэгээ нэвтрүүлсэн байгаа. Ингээд одоо манай нийгмийн даатгалын ажил үйлчлэгтэй холбоотой мэдээллийг ажил болгогчид, төрийн байгууллагууд, элчин сайдын яамнууд, арилжааны банкуудыг авдаг маш олон байгууллагууд байгаа. Энэ давалгаа өгөх нөлөө хүндрэлтэй байсан. Энэ бүх асуудлуудыг бол ингээд 4 төрлийн давалгааг даатгуулагчийн нэрийн дасныг мэдээ, шимтгэллийн давалгаа, ажиллагчийн давалгаа, за нийгмийн хамтлагийн одоо байгууллагын нөхцөл давалгаа гэж хамтлагч ингэж хийсэн байгаа. Ингээд 4 төрлийн давалгааг гаргадаг. Ингээд жилдээ энэ нэг машин дээр 123 мянган орчим хүн. За ингээд давхарцсан тоогоор нэг сая гаруй ийм давалгааг бид нар ийм хорвоо дээр гаргадаг ийм үйлчлэгийг нэвтрүүлсэн. Тэгээ энэ маань одоо хүмүүсийг банкнаас арилжааны банкнаас зээл авах, гадаад улс орон зорчиход тэр нийгмийн маш олон үйлчлэг авах одоо суур мэдээлэл болж өгч байгаа энэ үйлчлэгээ бид нар ингэж хэлбэрчилсэн байгаа. Өмнө нь бол хэд хоногт гардаг байсан. Одоо яг ингээд цахимаар байхад хугацааны явд яаж юм бэ? Тэгээ энд бол одоо иргэний өмчтөйгээ 1000 төгрөг хийгээд бол одоо хэдэн секундээр авч байгаа. За өмнө бол одоо нийгэм даатгалын байсагч тамдан, байсагч мэдээллийн базаасаа нөгөө юугаан шүүн, хэвлэн тамгуудаар нь хянуул гэж мэдээж хэрэг одоо хүний үйл ажиллагаа юм чинь нэлээд хүндрэлтэй цаг зарцуулдаг юм ажил байсан. Тэгээ энэ ажлыг бид нар маш ийм хэлбэр төхөн болгож хэлбэрчилсэн байгаа. Үүгээрээ бол даатгалагчтай үйлчлэгийг илүү ойртуулсан, нөгөө талдаа бол одоо нийгэм даатгалын ажилтнууд ажлын ачааллыг өргөжүүлсэн байна. 13 оноос арилжааны 3 банктай хамтраад нийгэм даатгалын үйлчлэгээний coverage картыг санхүүгийн зах зээлд нэвтрүүлсэн. За одоо энэ картыг эзэмшиж байгаа нийгэм даатгалын сангаас төлөмж авдаг иргэд бол зөвхөн одоо өөрийн харьяалах хороо доршдог тийм арилжааны банкаар үйлчлүүлдэг байсан бол энэ бол дурын арилжааны банкудаар очиод энэ төлөмж авах болцоог хангасан байгаа. Тийм учраас одоо хүмүүст одоо маш хялбар хүмүүслэг болсон. Дээрээс нийгэм даатгалын салбарын нийт ажилтнуудаа бол ийм coverage карт ус эзэмшиж байгаа. За энэ картыг эзэмшиж байгаа ажилтнууд бол тодорхой хэмжээний одоо цалингийн зээлийг энэ картаар дэмжиж авах юм болцоотой. Тийм учраас ажилтнууд одоо цалингийн зээл авах, арилжааны банкны зээл авах зарцуулдаг цагаа эмс ийм одоо дүн байгаа. Нэг сарын нэг дүнгээр бол манай салбарын ажилтнууд 300 сая орчим төгрөгийн ийм цалингийн сан зээл үлдэгдэлтэй байдаг. Тэгээ энэ маань бол одоо бас ийм үр дүнгээ өгсөн ийм анхдагч юм ажил болсон. За бид нар бас энэ 2014 оноос энэ нийгэм даатгалын төв байгууллагын үйл ажиллагаа, Дорнод аймгийн нийгэм даатгалын санхүү дүүргийн нийгэм даатгалын хэлтсийн үйл ажиллагааны олон улсын чанарын удирдлага стандарт нийцсэн чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх ийм одоо ажлыг хэрэгжүүлж байгаа. За ингээд энэ одоо ажлын хүрээнд бол бид нар энэ салбарын удирдлагын тогтолцоо одоо боловсронгуй олох, илүү одоо хамт олонны санаачлага оролцоод тулгуурласан юм удирдлагын тогтолцоог бүрдүүлэх ийм одоо зорилт тавьсан. За энэ ажлын хүрээнд бол бидний хийсэн кайзен саналын систем. Энд бол манай ажилтнууд бол энэ байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, үйлчлэгийг ойртуулах энэ чиглэлээр бол өөрсдийн одоо саналаа энд хийдэг байгаа. Тэгээ энэ одоо саналуудыг шалгаруулж тодорхой урамшуулдаг, ажил хэрэг болгодог ийм одоо тогтолцоо байгаа. За ингээд одоо энэ манай нийт ажилтнуудын нэрс байна. Ингээд энэ гаргасан санаачлагуудын үнэлгээнүүдийн ингээд за ингээд энэ нэрсэн саналуудыг тодорхой зохион байгуулалтын бүтцээр үзэж хянаад илүү одоо ангилж байгаа. Энгийн санал, тийм ээ, кайзен санал, хэрэгжсэн санал, за сарын шилдэг санал, жилийн шилдэг санал ийм одоо яваар ангилж урамшуулдаг байгаа. За энэ нь бол одоо байгууллага үдирдгүүд ажиллагаанд бүх хүмүүний санаачлал оролцоог одоо хангасан. Дээрээс нь урамшуулын юм тогтолцоог бүрдүүлсэн юм одоо зүйл байгаамаа. Санаачлагыг хайсан тий. Яг одоо бодиттой ажил болсон юу? Нэг ингээд сард бол одоо ингээд аваад хийдэг. Жишээлбэл одоо маш энгийн жишээ болох юм бол энэ манай байгууллага үүдний дэжүүр байгаа. Амралтын цааны цагаар үүдэд өвчтдөг. Тэгээд тэр хоорондын энийгээр өөр объект хэрэгдэг, тэр хоорондоос хүн хүлээдэг, жирэгдүүлдэг. Тэнд бол гадна талд хонх хийх шаардлагатай гэж нэг ажилтан санал гаргасан байгаа. Тэрний дагуу гадна талд хонх хийсэн байгаа. Гэх мэтлэнгээр ийм хялбар энгийн зүйлээс авахулаад одоо байгууллага удирдах түвшний бүхэн шатнд энэ үйл ажиллагааг одоо хялбарчлахын саналыг манай ажилтнууд гаргаж тэрийг үнэлж хэрэгтэй юу хэрэггүй юу гэдгийг үнэлж гэж үйл ажиллагаанд хамруулдаг байгаа. За энэ бол одоо бас төрийн байгууллага, төрийн захиргааны байгууллагаас нэлээд шинэлэг ийм зүйл одоо зөвхөн байгууллага үйл ажиллагаа удирдна гэдэг бол ганц даргын үнэлэмж, ганц даргын санаачлал биш, нийт хамт олонны үүрэг, хамт олонны одоо санаачлага гэдэг энэ одоо хандлагыг хамт олон төвшүүлж чадсан хүмүүс бас итгэвчсэн, урамдсан миний санаачлага, миний одоо сэтгэл үн цэнтэй юм байна гэдэг манай ажилтнууд мэдэрсэн юм одоо сайн зүйл болсон.
20 жилийн туршид бол зөвхөн улсын нуруунд дээр байсан нийгмийн хамгааллын тогтолцоог ажил олгогч засгийн газар хувь өөрөө оролцдог юм болгож ийм оролцоотой ийм одоо нийгмийн хамгааллын нийгэм даатгалын тогтолцоог бүрдүүлж яг 20 жил энэ жил одоо ингээд тохиож байгаа. Тэгэхээр энэ 20 жилийн хугацаанд бол энэ Монголын нэг 40 мянга гаруй ажил олгогч, сая гаруй даатгалагчд одоо нийлж нийгмийн даатгалын сан Монгол улсын төсвийн орлогын дэд орлогын 4.1-тэй тэнцэх хэмжээний ийм орлогыг бүрдүүлж за энэ хэмжээний зарлах санхүүжилтээр нийгмийн хамгааллын баталгааг хангаа явж байгаа. Тийм учраас бол энэ үлгээр бидний хамтын амжилт. Тийм учраас бол бид нар манай байгууллагын хамт олон бол энэ амжилтаараа бол бахархдаг. За илүү ч одоо энэ монгол хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд их үүрэг оройл гүйцэтгэнэ гэж ингэж бодд юм аа. Тийм учраас одоо манай байгууллагын шинжилэл, манай байгууллагын ажлын ахис дэвшил бол одоо энэ үйлчлүүлж олон мянган даатгалагчид ажил олгогчдын үйл ажиллагаанд бас хувийн нэмэртэй гэдэг утгаараа бид нар ингэж хариуцлага ойлгож ингэж ажиллаж байгаа. За та бүхэн ч гэсэн одоо менежментийн чиглэлээр тэдэнд одоо удирдлагын тогтолцоог сургуулах чиглэлээр энэ ажилтдаг юм хүмүүс байна. Би өөрөө бас менежментийн мөржилтөөний хувьд бол одоо үнэхээр баяртай байна. Манай байгууллагын 13 дарга өдөрцсөн. Тэгээд мэдээж хэрэг энэ хүн болгоно л одоо өөрийн цаг үедээ тулгымц асуудлаа их оновчтой шийдэж их үр дүнд хүрсэн гэж би ингэж хувь хүнийхээ хувьд би боддیں۔ Хэрвээ энэ хүмүүс тийм амжилттай сайн ажиллааг байсан бол өнөөдөр манай байгууллагын соёл төлөвшиж энэ тогтолцоог бүрдэх бол нэлээд очиод дутагдaltaй байсан болоо гэж ингэж боддیں۔ Тийм учраас би хамтарч энэ даатгалын салбарыг удирдах явцдаа энэ хүмүүсийн туршлагаас оролцох, энэ хүмүүсийн хийж бүтээснийг аль заламж холбоог нь хадгалах гэж эрмэлздэг. За ингээд одоо сүүлийн 5 дарга Сүхбаатар даргаас хоошихын 5 дарга бол нийгэм даатгалын шинэ хууль тогтоомж хэрэгжсэн 95 оноос хойш ажилласан ийм хүмүүс байгаа. За энэ одоо 5 даргын 3 дарга нь бол улсын их хурлын гишүүнээр одоо сонгогдож байсан, сонгогдож ажиллаж байгаа ийм хүмүүс байгаа. За Сүхбаатар дарга маань Төв аймгаас сонгогдож ажиллаж байсан. За манай Эрдэнэ дарга маань бол Баянгол дүүргээс сонгогдож ажиллаж байгаа. За Далайхуу дарга маань бол Арангаа аймгаас улсын их хурлын гишүүнээр сонгогдож ажиллаж байсан. За манай Эрдэнэ дарга бол одоо засгийн газрын гишүүн нийгэм даатгалын үндэсний зөвлөлийн дараагаар ажиллаж байна. Дахиад одоо манай газрын дарга нарын одоо хариуцлага бол нэмэгдэж байгаа. Тийм учраас ийм одоо нэр төртэй ийм хүмүүс удирдах байсан учраас манай байгууллага бас илүү энэ хөгжил дэвшилт гарсан болоо гэж ингэж боддیں۔ За миний өмнө ажиллаж байсан Алтайгийн дарга бас 4 жил ажилласан. Одоо миний ийм залуу хүн байгаа. Мэдээж хэрэг залуу хүн маш гэрээд байгаа. Би Алтайгийн дараагийн улс ялгаагүй улсын их хурлын гишүүн болно гэж боддیں۔ Гэхдээ ямар л амьдрал бол ямар улсын их хурлын гишүүнээр ямар дэмжигдэх биш. Гэхдээ би одоо нэг үеийн залуу хүний хувьд бол тэр үед одоо би дэдраар ажиллаж байгаа үед манай газрын 3 дарга бол их хурлын гишүүн байсан гэж ингэж ярьдаг байсан. Тэгээ яг өөрөө энэ байгууллагыг одоо удирдаад ингэж явах хэрэгтэй. Би одоо их дэм ярьж байна гэж боддیں۔ Хариуцлага одоо тийм учраас ийм одоо түүхтэй ийм байгууллага. За энд бол одоо бид нар байгууллага удирдах ажилтнуудын зөвлөгөө сургалтуудаа зохион байгуултыг. Тэгээд энд суугаад энэ олон хүний санаа бодлыг нэгтгэж удирдлагын шийдвэр гаргах гэдэг бол мэдээж амаргүй ажил. Гэхдээ бол энэ бүхнийг бол энэ ийм олон сайхан хүмүүс хийж чадсан юм чинь би ч бас хийж чаднаа гэсэн итгэлтэй гэж хэлж байгаа. Одоо ордонлоо явах уу? Ордонлоо. Алхах уу? Алхах шүү дээ. Энэ ордонлоо алхах. Тэгж таарах юм чи. Нэг даарах, хоёрт нь бас нэг өөртөө юу зарцуулна. За энд бол бид нар энэ 13 оноос хойш энэ үндэсний шилдэг нийгэм даатгалын шимтгэл төлөгч ажил олгогчдыг бол шалгаруулж ирсэн байгаа. Тэгэхээр энэ одоо байгууллагуудыг бол энэ нэг даатгуулагчид оногдох нийгэм даатгалын шимтгэл тооцсон цалингаар нэрмэлж ингэж шалгаруулдیں۔ Тэгэхээр бол энэ жил бол энэ 11 компани тэгээд хамгийн их буюу нэг даатгуулагчд болсон одоо нэгэн даатгал шимтгэл тооцсон дунд цалин 2.7 сая төгрөг төрсөн. За энэ компани бол энэ Брогоолд компани. За ингээд ийм 11 компанид ингэ шалгаруулсан. За энэ бол ямар учиртайг бол ингэ шалгаруулснаар бол энэ үзүүлэлт бол нэг ажилтныг тогтвортой удаан ажиллуулах. Тэгээд ажилтны дундад цалинг нэмэгдүүлэх тийм өшөөрөг болж байгаа гэж ингэж бид нар үзэж байгаа. Тийм учраас бол одоо Монголын томоохон компаниуд энд байхгүй байгаа явдлууд тэдгээр байгууллагууд одоо хүний нөөц тогтвортой ажиллуулах тал дээр сул жил одоо маш олон хүн авч гараад байвал маш олон хүн тэр байгууллагад шимтгэл төлсөн болно. Тийм учраас цалингийн санг нь олон хүн дугаачаар тэгэл нэг даатгалагчийн цалин унжиж байгаа байхгүй. Тийм учраас бид нар нэг ийм одоо урамшил явуулгаж ингэж алдаршуулж тэгээ нийгэм даатгалын үйлчлэгээний бүх сурталчилгаа маркетинг дээр бол энэ байгууллагуудын лого тогийг байршуулдаг. Нэг өсөндөө бол бид нар ажиллагчдын үйл ажиллагаа дотор дэмжлэг үзүүлж байгаа. Өглөө бол байгууллага дотор ажиллаа бөөгнүүлчихвэл тий өдөртөө
ордон лөө. Яа тэгэхээр танай бас чухал хуулиуд яригдж байгаа учраас явж байна. Ер нь энэ хичнээн энэ хууль яригдж байна. Хичнээн төрлийн. Яг энэ одоо 12 оноос бүр их нэгдсэн улсын хурлын бүр их хугацаанд бол нийгмийн даатгалын хууль тогтоомжид бол маш их өөрчлөлтүүд орсон. Тухайлбал одоо ажилласан жил тэрийн даатгалын шимтгэл энхэн тостой хуулийг шинээр одоо батж хэрэгжүүлээ. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинжилсэн хариулгыг мөн батллаа. Төрийн сэтгэлийн шинжилгээний талаар баримтлах бодлогын бичиг баримтыг батллаа. За нийгмийн даатгалын тухай энэ багц хуулиуд бол маш олон эерэг өөрчлөлтүүд, даатгалагчдын эрх ашгийг, ажиллагчдын эрх ашгийг дэмжсэн маш олон бодлого зохицуултууд орсолдоо. Тэгээ тийм учраас бол энэ өнгөрсөн 3 жил бол үнэхээр одоо их хурлын байнгын хороо, их хурлын нэгдсэн жуулган дээр бол байнга оролцох юм шаардлага гарч ирсэн. За мөн засгийн газрын төвшин ч гэсэн одоо эрүүл мэндийн даатгалын хөгжлийн урт тунд хугацааны стратегийг батллаа. За мөн эмнэлэг хөдөлмөрийн магадлал комиссийн дүрмийг шинжилж батллаа. Нийгмийн даатгалын байцаагч байгууллагын дүрмийг бас шинжилж батллаа. За энэ бүхнийг одоо бас л одоо засгийн газрын хуралдаанаар орж шийдвэрлэхийн нөхөнд одоо байгууллагын төлөөж орж ажиллах ийм шаардлага байдаг. Энэ дэд шаардлага бол бас энэ хоёрын хооронд одоо зөндөө олон явсан да. Мэдээж хэрэг би чи энэ замаар үргэлжлэл явж байгаа. Тэгээ энэ замаар явахдаа би бэлгшээлтэй сайхан зүйл бодож явдیں۔ За энэ одоо миний энэ замд манай Монгол төрийн мэрэгэн өвөө гэж нэрлэгддэг Монгол төрийн тэргүүн байсан Жамсрангийн самбууга ийм хөшөө байдаг. Тэгээ энэ Жамсрангийн самбууга бол одоо Монголын олон түмэнд хөндлөгдсөн Монголын одоо төр нийгмийн нэртэй зүтгэлтэй хүн. Би өөрөө Өмнөг аймагт төрсэн. Би Өмнөг нутгийн хүн. Тэгээд манай Өмнөг аймгийн анхны дараагаар ажиллаж байсан. Тэгээ одоо манай аймгийн хүмүүсийн оюун санаанд, хүмүүсийн түүхэнд бол манай Жамсрангийн самбууга өмнөд ажиллаж байгаад ингээд дэшээ явцсан гэж их ярьдаг, их бэлгшээдэг. Тэгээд өөрсдийнхөө төлд байгаа ийм хүн гэж ингэж үнэлж ирсэн юм билээ. Тийм учраас одоо хүртэл хүмүүсийн оюун санаанд энэ хүний тухайг сайхан дурсамжууд үлдсэн. Монгол төрийн одоо албан хаагчийн хувьд Монголын төрийг түвшин амгалан байлгах, Монгол төрийн албан хаагчийн ёс зүйн одоо тогтооход бол Жамсрангийн жишээ бол самбуугийн жишээ бол маш их байдаг. Тийм Жамсрангийн самбуу шиг гэж ярихад л одоо ямар төрийн хүний ноён нуруу, алсын хараа тэр одоо уужуу тайван байдлыг бол энэ хүнээр илэрхийлдэг. Тийм учраас бол одоо би энийг ярихад их бишээтэй сайхан зүйл бодож явд юм аа. Танайтай холбоотой 2 хуулийн төсөл орж байна. Тэгэхээр ер нь энэ 7 хоногт батлагдахаар байна уу? Процессын хувьд яаж явж байна? Тий. Ер нь энэ нийгэм даатгалын тухай хуулиуд багц өөрчлөлт орохын үйл явцууд тодорхой хэмжээнд өргөлжилж байгаа. Тэгээд энэ улсын хурлын гишүүн Эрдэнэс наачилсан хүнд насны хамтын тэргийн тухай хууль, за бат цогт нарын гишүүдээс наачилсан нийгэм даатгалын сангаас болох хэмжээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай энэ хуулийг хэлцгээр байгаа. За ингээд одоо би батлагдана гэж ингэж найдаж байна. Ягаад гэвэл одоо энэ сонгогчдын, даатгуулагчдын нийгмийн хамгааллын баталгааг хангах чиглэсэн юм хууль учраас манай хууль тогтоогчд илүү анхааралтай, илүү одоо ач холбогдол гэж хандж байна гэж би ойлгож байна. Малчны тэтгэвэр дээр онцлолтой асуухад ер нь энэ ажил мэргэжлээс шалтгаалаад нэг одоо хуулийн төсөл санаачлаад байвал нөгөө тэтгэврийн одоо санд ирэх дарамт үүсэх үгүй юу? Тэгээ мэдээж хэрэг бид нар ч одоо энэ тэргүүн шинжилгээний талаар бодлогоо тодорхойлсон юм одоо улс орон дэлхийн нийтийн бас хөгжлийн чиг хандлагыг бид нар бас харгалзах хэрэгтэй. Тэгэхээр бол ийм ажил мэргэжлийн ийм дагнсан ийм явцууд даатгалын тогтолцоо хөгжүүлэх нь бол эргээд бол сөргүр дагавартай. Мэдээж хэрэг нийгэм даатгалын бүх нийтийн энэ тогтолцоо бол энэ нийгмийн гишүүн гэдэг утгаараа тэдний нийгмийн хамгааллын баталгааг хангах чиглэсэн ийм одоо зорилттой арга хэмжээ байгаа. Зүгээр энэ арга хэмжээг одоо нэмэлт хувийн даатгалын тогтолцоо бус дэлгүүрээр бол хөгжүүлэх юм болцоотой. Тэгэхээр одоо Монгол улс төчнээ ажил мэргэжлүүдийн тэр маягаар явцуур төрөлжүүлж ийм одоо хууль тогтоох үйл явц явах юм бол нэлээд сөргүр дагавартай. Тухайлбал одоо цэргийн албан хаагчийн төр төмчийн тухай хуулиар бол бараг өнөөдөр цэргийн албан хааж цалин авч ажилласнаас илүү тэтгэвэр авах ашигтай ийм одоо хуулийг бид мөрдөж байгаа шүү дээ. Тухайлбал одоо тухайн үед мөржсэн цалингийн 80% одоо тэтгэврт болгож байна. За дээрээс нь одоо цолны зэрэг цолны нэмэгдэл ингээд орох юм бол энэ хүн бол энэ тэтгэврийн зөрөө гэдэг энэ гажиг баргалтыг бий болгож байгаа. Тэгэхээр цаашдаа бол ийм сөргүр дагаврыг бий болгохгүй, ялгууртай нийгмийн хамгааллын тогтолцоог бүрдүүлэхийн тулд бид нар энэ ажил мэргэжлээс явцуурах, хөдөлмөрийн нөхцөлөөр явцуурахын зүйл сайжруулахаар бол татгал зүйл зохилтой юм аа. Өнгөрсөн хугацаанд бол нийгмийн даатгалын ерөнхий газрын үйл ажиллагаа байнга
хангалттай гэсэн үнэлгээ бол авч ирсэн. Ер нь зөвхөн нэг зүйлийг бол энэ тодруулж хэлмээр байна. Би зөвхөн татврын байгууллага, гайлын байгууллагыг үүсгэж байгаа юм биш. Тэд бол төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа. Тэдний хувьд бол жишээ нь одоо төсөвт орлого бүрдүүлэх үүрэгтэй. Тэрийг бүрдүүлэл төсөвт оруулсан бол тэдний үүрэг дуусдаг тийм ээ. Тэгээд цаашаа тэр төсвийг яаж хуваарлах нь бол тэднээс хамааралгүй шүү дээ. Гэтэл манай нийгмийн даатгалын байгууллагын хувьд бол нэгдүгээр шимтгэлийн орлогын төлөвлөгөө биелүүлэн орлого төвлөрүүлэнтэй татвар гайлтай адилхан ажил хийж байна гэсэн нийт хэмжээ улсын төсвийн одоо нийт орлогын бараг 4.1-т тэнцэх хэмжээний их мөнгийг төвлөрүүлж байгаа. А эргээд мөн тэр хэмжээний зардлыг иргэдэд хүргэж үйлчлэгээ үзүүлдэг тийм ээ. Одоо тэтгэвэр тэтгэмж нийгмийн даатгалын 5 сангийн чиглэлээр одоо энэ үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр нэг бол хоёр талын үйл ажиллагаа, нэг бол татвар гайлынхыг бодох юм бол 2-оос 3 дахин илүү үйл ажиллагаа явуулдаг ачаал үрдэг тийм ийм байгууллага. Тэгтээ тэглээгээд одоо гомдлоод байдгүй тийм ээ. Одоо хүлээсэн үүргээ одоо амжилттай биелүүлж ажиллаж ирсэн ийм л хамт олон байна. Урт насны даргаыг хувь хүнийхээ хувьд та дүгнвэл. Яг хувь хүн өөрөө одоо дооцоотой хийх ажлаа хийдэг. Ийм л одоо залуу байгаа. Ер нь цаашдаа бас тэрхэж байгаа ажил дээр бол өсөх хандлагатай. Тэгээ ер нь бол өөрөө хувь хүн одоо ажилд бол нэлээд туршлагаж байгаа. Ийм л одоо залуу одоо лидерүүдийн нэг л гэж хардаг. За эрхэм өсгчдийн танилцуулга нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга урт насанд оролцуулаад түүний ажилдаа танилцаад явж байгаа. Тэгэхээр 3 дугаар эмнэлэг дээр ирж ажиллаж байна тий. Энэ удаад энэ эмнэлэг дээр та яг ямар асуудлаар ирж ажиллаж эмнэлгийнхэнтэй уулзж байна? Тий, манай энэ нийгмийн даатгалын 5 төрөл төр дунд эрүүл мэндийн даатгалын сангаас нэг улс орны хэмжээний 1000 гаруй эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулж эрүүл мэндийн төсөмж үйлчилгээ, эмийн үеийн хөнгөлтийн үйлчилгээг бол санхүүжүүлж ажилладаг байгаа. Тэгээ энэ одоо 2015 онд бол эрүүл мэндийн даатгалын тухай шинэ хууль хэрэгжсэн. Үүнтэй холбоотойгоор мөн одоо эрүүл мэндийн даатгалын сангаас өндөр өдөртэй эмнэлгийн төсөмж үйлчилгээнд санхүүжүүлэх юм одоо үйл ажиллагаа эхлүүлсэн. Тэр дундаа энэ 3 дугаар эмнэлэг бол одоо энэ зүрхний эмс засал, тархины эмс засал гэх зэрэг одоо энэ өндөр өртөгтэй ийм төсөмж үйлчлэгийг одоо эрхлэн хүсэж байгаа эрүүл мэндийн төсөмж үйлчлэг өсөж байгаа байгууллагуудын нэг. Тэгээд энэ байгууллагын үйл ажиллагаа тэгээ энэ одоо шинээр эхлүүлсэн ажлын үр дүн ямар байна уу? Ямар бэрхшээл тохиолж байгаа нь газар дээр нь үзье үзэж харж ярилцъя гэсэн юм зорилгоор л энд ирж байгаа. За хамтдаа орох уу? За. Мөн хэвлэлийн хөндийн эс засал болон хөдөө шулууг эзний мэслэгсэн юм 9 чиглэлээр тусламж үзүүлж байгаа. Манайх өнөөдрийн байдлаар 7 сарын 1-ээс хойш одоо 11 сарын 31-ний хүртэлх хугацаанд нийтдээ 810-аад хүнд өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг үзүүлээд 1.1 тэрбум орчим төгрөгийн тусламжийг үзүүлсэн байна. Эмчүүн сүүлийн амийн аврах хамгийн сүүлийн боломж хүртэл ажилладаг шиг нийгмийн даатгалын байгууллага мөн л ялгаа байхгүй. За ингээд одоо баярлалаа. Ямар ч шинэ ажил сайн явж байгаа юм байна. Та нар маань бас ажил дэмжлэг болж байгаа юм байна. Болгоомжтой асуудал хамтраа шийдэж байгаа юм байна. Надад нэг ийм тоо баримттай. Тэгэхээр ер нь бол 7 сарын 1-ээс хойш өндөр үйлчлэгээтэй хаалганы зардлыг нийгмийн даатгалын сангаас санхүүжилдэг болсон. Нийтдээ 810 хүнд 1 тэрбум төгрөгийн ийм санхүүжилтийг олгосон байна тий. Тэгэхээр ер нь бол энэ иргэдийн дунд зүрхний энэ өвчлөл бол маш өндөр байна гэж байгаа. Тэгээ яг энэ процессын та тайлбарлаад өгөөч. Одоо тухайлбал хөдөөний нэг хүн зүрхний шигдээсээр өвдлөөхэд хаана хандаад тэр мөнгийг одоо эмнэлэг рүүгээ шилжүүлэх юм өөрөө хөөцөлдөг хэрэгтэй юм уу? Эсвэл эмнэлэг дээр ирэхэд эмнэлэг нь одоо эмч нь одоо шийдэх болцоотой юм болоо иргэдэд одоо мэдээлэл өгөх хэрэгтэй байна л да.
Тэгээ ер нь бол энэ нийгэм даатгалын үйлчлэгээний онцлог бол бид нар нийгэм даатгалын үйлчлэгийг энэ харилцагч байгууллагад дамжуулж одоо үзүүлдэг. Тухайлбал одоо тэтгэврийн төхөөрөмж олох үйлчлэгийг бол бид нар энэ хүнд одоо тэтгэвэр үүсэх ийм хэмжээний тэтгэвэр үүсэх хэрэгтэй гэдгийг тогтоогоод ингээд тэтгэвэр олох үйл ажиллагаа арилжааны банкаар дамжуулж олгодог. За мөн энэ эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчлэгээ мөн ялгаа байхгүй энэ даатгуулагчийн шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчлэгийг бол эмнэлгийн тусламжийг үзүүлдэг энэ байгууллагаар дамжуулж ингэж олгодог. Ийм одоо онцлог ийм үйлчлэгээ үзүүлдэг ийм байгууллага бидний хувьд. Тэгэхээр бол эрүүл мэндийн даатгуулагчийн хувьд бол энэ өөрийнхөө одоо оршин суугаа дүүргийн эмнэлэг за мөн одоо дараагийн шатны эмнэлгүүд бол одоо тэр эмнэлгийн журам дүрм заасан тэр онцлогоо шинжилгээ үзлэгийн дагуу үзүүлжээ. Тэгээд тэр одоо тодорхойлогдсон эмчийн оншийн дагуу эмчилгээг бол энэ эмнэлгийн сүмжлэгээ үзүүлдэг байгууллагууд өөрсдөө тодорхойлж шийддэг. Тэгэхээр чинь юу гэж нэг энэ эмч ямар эмчилгээ суулгаа хийх шаардлагатай байна гэдэг тэр л одоо үйлчлэгээ тухайн даатгалагчид хийдэг. Тэр одоо үзүүлж байгаа онцлогоо эмчилгээ суулгаа нь бол одоо эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авах тэр одоо жагсаалт онцлог багтчихвэл тэр одоо үйлчлэгээний даатгалаас санхүүжилдэг ийм одоо журмаар үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр ихэнх одоо зарим хүмүүс ярьдаг бид нар нийгмийн даатгал төлөөл үүдэг, эрүүл мэндийн даатгал бас төлөөл үүдэг. Эмнэлгүүдэд үйлчлүүлж чадахгүй байна. Эмнэлгүүдийн үйлчлэгээ муу байна. Тийм учраас бид хувийн эмнэлэгт үзүүлчихдэг юм аа. Ер нь эрүүл мэндийн даатгал төлөх шаардлага алгаа гэдэг. Энэ эмнэлгийн үйлчлэгийг ер нь яаж сайжруулах юм бэ? Энэ дээр нийгмийн даатгалын ерөнхий газар мөнгө өгч байгаа газрын хувьд хяналт тавьдаг уу? Яг энэ манай эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар бол энэ нийгмийн даатгалын байгууллага бол эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчлэгийг худалдаа өгч байгууллага энэ одоо ийм статусаар тодорхойлогдсон байгаа. Тийм учраас бол энэ даатгалагчийн өмнөөс худалдаа авч байгаа эмнэлгийн тусламж үйлчлэгээ хэр чанартай байна уу, хэр зохимжтой ийм тусламж үйлчлэгээ үзүүлж байна уу гэдгийг хянах ийм чиглэлээр бол оногдсон байгаа. Тийм учраас өнөөдөр ч гэсэн бид нар энэ даатгалж үзүүлж байгаа эмнэлгийн тусламж үйлчлэгээнд өгж байгаа төлбөр санхүүжилтийг олохдоо бол энэ одоо үйлчлэгээний чанартай уялдуулж олгодог байна. Тийм учраас бол энэ эмнэлгийн мэрэгжлийн эмч мэрэгчлэнүүд бол энэ даатгалж үзүүлж байгаа эмнэлгийн тусламж үйлчлэгийг хянаж үздэг. За ийм онш дээр ийм одоо эмчилгээ явуулсан байна. Энэ одоо тохирж байна уу, тийм ээ? Стандартын өдөртөмжийн дагуу одоо хийсэн байна уу гэдгийг нэгтэлж үзсний дараа санхүүжилтийг олгодог байна. Тэгэхээр бол энэ тусламж үйлчлэгээний чанарыг одоо үр дүнтэй байна, сайн боллоо гэдэг бол эмч мэрэгчнүүдийн үнэлгээ дүгнэлтээр л одоо үнэлт тодорхойлж гаргадаг зүйл. Ер нь бол та өөрөө хэлж байгаа тэр гараа төгрөгийн одоо өндөр өртөгтэй тусламж үйлчлэгийг санхүүжилсэн байна гэж. Ер нь бол бид нар жилдээ 228 тэрбум орчим төгрөгийн ийм санхүүжилтийг эрүүл мэндийн тусламж үйлчлэгээний байгууллагууд олгож байгаа. Жишээл нь 3 дугаар эмнэлгийн одоо жилийн санхүүжилтийн 65.6%-ийг одоо жишээл нийгэм даатгалын сангаас олгож байна гэж ингэж түрүү дараад урдж ярьж байна л да тийм болохоор ч юм бол энэ эрүүл мэндийн даатгалын ач тус бол ийм хэмжээний энэ бүхэл бүтүүлсэн хэмжээний ийм эрүүл мэндийн том төвийн санхүүжилтийн 70% одоо эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилж байна гэдэг бол том үр дүн. Энэ том үр дүн бол хэн бүтээсэн бол энэ эрүүл мэндийн даатгалсан олон даатгалагчид эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжаар л бид энийг бүрдүүлсэн. Тийм учраас энэ одоо ийм хэмжээний санхүүжилтийг үзүүлээ санхүүжүүлж байгаа эсрэг нөгөө талд нь бол энэ хэмжээний одоо тусламж үйлчлэгээ хүмүүсийн сэтгэл ханамж үр дүн байх ёстой гэдэг ийм л одоо шаардлагыг бид нар тавьж гэрээ байгуулж ажилладаг. Одоо хамгийн өндөр үнэтэй хагалгаа гэхэд зүрхний нэг хагалгаа байна л да 5,346 мянга гэдэг. Яг энэ нэг хүн дээр баг ийм зардал гарахаар байгаа тий. Энэ ачааллыг ер нь өөрөө эрүүл мэндийн даатгалын сан маань дийлэх үү? Тэгээ энэ одоо өндөр өртөгтэй эмнэлгийн тусламж үйлчлэгийг санхүүжүүлэх энэ одоо харилцааг бол эрүүл мэндийн яам, хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам, за сангийн сайдын хамтарсан тушаалаар шийдвэрлсэн байгаа. За энэ одоо засгийн газрын гишүүдийн шийдвэр гаргахын тулд бас ажлын хэсэг байгуулж энэ тодорхой судалгаа нотлогоонд үндэслэж аж энэ өндөр өртөгтэй эмнэлгийн тусламж үйлчлэгийг санхүүжүүлэе гэж шийдсэн байна. Тийм учраас бол энэ одоо жагсаалтад орсон эмнэлгийн тусламж үйлчлэгийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж явах юм бүрэн боломжтой байна. Цаашдаа үргэлжлэн гэсэн үг тийм. Өшөө үргэлжлэн өшөө одоо энэ гадаад орн руу чиглэсэн эмнэлгийн онцлогоо эмчилгээнд явж байгаа хүмүүсийн хөдөлгөөнийг алилахаар эх орондоо чанартай тусламж үйлчлэгээ үзүүлэх чиглэсэн ийм одоо хандлагаар өөрчлөлтийг зорж байна. За эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийн дутагдaltaй байдал, хүндрэлтэй байдлыг одоо шийдэх хэмжээний эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг одоо бүрдүүлэхийг бид нар бол зорж байна. Энэ өвчний манай учир шалтгаан бол ер нь бол яг суд сатуурах өвч. Энэ суд сатуурах өвчин маань зүрхний судсан дээр үүсээд байгаа. Тэгэхээр энэ өвчнийг гол үүсгэж байгаа гол шалтгаан гэдэг бол нас болон хөөс гэж хоёр зүйл байдаг.
Эдийн чинээ нас өндөр байх тусмаа энэ өвчнөр өвдлөх магадлал өндөр. За мөн эрэгтэй хүнд болон 40-с дээш наснд, эмэгтэй хүнд бол 50-с дээш наснд үүсдэг. За энэ өвчнийг үүсгэх нь нөлөөлөд байгаа хүчин зүйл гэж. Энд нь одоо бид нар арх тамхи хорц уршлууд шүү дээ. За дээрэс нь хөдөлгөөн багталт, таргалалт одоо манай өнөөдрийн хотын хотжилттой холбоотой энэ өвсөн хөдөлмөрийн зөв байгуулалт тэгээд үндсэн шүү дээ. Амьдралын буруу хөвшилтэй. Одоо манай тасгаар шигдээсийн тасагтаад одоо нийтийн хөгжлийн нас хэвтэлтийн насыг дээд хязгаар нь бол одоо 90 настай шигдээстэй өвчтөн. За доод нь 7 хоногийн өмнө нэвтээд гарсан 26 настай 32 настай ингээд эрэгтэй. Тэгээ 21-т ирсэн. Сая удаа 7 хоногийн өмнө гээд 32 настай шигдээсээ нэвтээд гарсан. За би таныг чуулганы хамтын тэтгэврийн хуулийг хэлэлцэх үед чуулганы хуралдаанд л орцсон байх үед туслахын ширээн дээрээс энэ номыг хараад сууж илаа. Тэгэхээр бас энэ төрийн албаны тухай ийм одоо ном бичсэн байна. Энийг энэ бүтээлээ тайлбарлах хуу үзэгчдтэй. Энэ дарга нарын чинь би одоо бас ганцхан төрийнхөө ажлыг хийгээ яваад идэгэм гэж бодсон. Хажуугаар нь бас багын хэмжээний зохиолч шиг ажил хийгээд байна тийм ээ. Тэг яг өнөөдөр бас их сони өдөр байна. Өнөөдөр би энэ өнгөрсөн 3 жилийн хугацаанд тэр дундаа 1111 өдрийн туршид одоо фэйсбүүкээр одоо өөрийн ажил амьдралын түүхээ өдрийн тэмдэглэл болгож хөтлсөн. Тэгээд энэ өдрийн тэмдэглэл болгож хөтлсөн энэ тэмдэглэлээ бол ийм ном болгож хэвлүүлж гаргасан. Тэгэхээр энэ одоо миний 1111 өдрийн туршид одоо хийж хэрэгжүүлсэн арга хэмжээ, хамт олонныхоо оролцоо дэмжлэгтэйгээр нийгмийн даатгалын үйлчлэгээ хөнгөвчлөх, сайжруулах, чанар хөтөлбөрийн дэвшлэх чиглэлээр хийсэн ажлууд их тусгасан ийм одоо өдрийн тэмдэглэл дээрээс нь бол одоо бас миний үзэл бодол, ихтгэл үнэмшлийн илэрхийлэл болсон ийм одоо өдрийн тэмдэглэлийг хөтөлж байснаа бол ингэж ном болгож олон түмний хүртэл болгож байгаа. Тэгээд би үүгээрээ бол яг хөө энэ төрийн албанд ажиллаж байгаа төрийн албаа хаагчдын хүлээс үүргийн дагуу нийгэмд одоо бид ямар үүрэг гүйцэтгэж, ямар одоо үзэл бодол, ямар ихтгэл үнэмшлэр ажиллаж байна гэдгээ олон түмэнд одоо хүргэж зорьсон. Дээрээс нь одоо нийгмийн даатгалын салбарын энэ ажлыг амжуулахад манай хамт олонны оролцоо дэмжлэг, манай хамт олонны санаачилсан маш олон их ажлууд байгаа. Бид нар энэ хамтын зохион байгуулалт, хамтын ив нэгдэл, хамтын нэгдмэл зорилгоор бол маш их одоо зорилт ажлын ард гарсан байгаа. Энийгээ бас олон түмний хүртэл гаргаж хамт олондоо урам хайрлая гэж ингэж энэ номыг одоо бичсэн эмгтэж гаргаж байгаа. Тэгээ энэ ном маань өнөөдөр хэвлэлтнээс гарсан байна. Тэгээ одоо бас анхны уншигч нь бас 5 хүн болж байна. Энэ 1111 өдөр гэд яагаад 111 гэсэн энэ тоог сонгох болсон? Яг би ерөөс Монгол хүн бэлэгдэрэ гэдэг би аливаа зүйлд их бэлэгдлийг түрүүн тавьдаг. Тэгэхээр бол нэг гэдэгт бол үргэж одоо манлайлж нэгдүгürt байх юм бэлэгдэл. Тийм учраас бол одоо энэ 3 жилийн хугацааны 1111 өдрийн одоо сонгож авч за би энэ одоо энэ хариуцлагатай тэр ажлыг хийхдээ үргэлж одоо хамт олноо манлайлж энэ одоо хүмүүсийн санаачлал урам зориг одоо тэтгэж урамшуулж явахын тулд одоо өөрийгөө их дайталж их цаг зав чармайлт гаргаж ажилласан. Тэгээ энийхээ одоо бэлэгдэл болгож нэгийн тоог сонгож авч 1111 өдрийн тэмдэглэл гэж гаргасан юм аа. Та яг энэ бүтээлээрээ юу хэлхийг, нийгэмд юу хэлхийг зорьсон бэ? Салбар бүхэнд, байгууллага болгонд, газар бүхэнд л одоо нийгмийг урагшин хөгжүүлэх гэсэн, ахис дэвшүүлэх гэсэн олон түмнийхээ төлөө гэсэн хүсэл чармайлт одоо ажил үс явж байгаа гэдгийг би илэрхийлье гэж ингэж бодсон. Мэдээж хэрэг одоо би тийм их залуу хүн биш ч гэсэн одоо дараагийн хойч үеийн залуучууд бас төрийн албанд бэлтгэж нийгмийн даатгалын салбарын олон залуу мэргэжнүүд ажиллаж байна. Тэр хүмүүс ч гэсэн бас ирээдүйд энэ одоо салбарын тулгамж олон асуудлуудыг шийдвэрлэхдээ маш олон талаас нь оролцох талуудын эрх ашиг тэнцвэртэй хангасан төрийн одоо хуулийг чанд хэрэгжүүлсэн ийм амьдралын мөрдлөг зарчим үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаасаа гэж ингэж хүс тэдэнд бас ийм одоо итгэл үнэмшлээ хүртээх гэж одоо энэ ном бичсэн юм аа. Даатгалагчдыг заавал одоо өөрийгөө оршин сууж нутаг дэвсгэрээр үйлчлэхгүй одоо эрүүл мэндийн даатгалтай бүх хэрэгэл зөвлөж байгаа тийм.
Улаанбаатарын хайрал бол болно. Дүүрэг бол харагдахгүй. Эмийн жор уч эрэгтэй эмчнэрийнхаа одоо яаж ялгаж байгаа? Юун дээр нөгөө нэг юу гарсан байгаа. Одоо эмчийнхаа сэр дугаартай эмчийнхэн нөгөө хаяг ажлын байршил эдэр нь бол гарсан байна. Энд дээр нөгөө юугаар бүснэгтэр ирсэн байдаг. Тэр мэдээллийг тулгаашлахчихж байгаа. За нийт одоо баяр зах эмийн хэдэн хувь байгаа таны эмээс? 90% наа. Тэгээ 90% бол олгож байгаа. Танай энэ үйлчлэгчдийн баг хэдэн хувь нь одоо эрүүл мэндийн даатгалтай хүмүүс үйлчлэж байгаа? 40-50%. За хаач. За энэ одоо жор ийм шин жор гаргаад энэ бид нар шинэ ажил хийгээд байгаа шүү дээ. Энэ одоо хэр үр дүнтэй байна уу? Та нарын ажил хэр төхөмтэй? Одоо энийг ингээд жор ийм болсноос хойш бол нөгөө алдаа дутагдaltaй жор бол байх хэвээр. Инженерийн бас ингээд нөгөө бичих юм уу ингээд тодорхой болсон болохоор зүгээр болсон байгаа. Акцэвчлэл гарсан гэж хэлж байгаа. Энэ нөгөө аргалтай бүх хүнийхэн нөгөө мэдээлэл бүх юмд байдаг учраас зүгээр болсон байгаа. Энэ жор бичиг цаас шинжлэгдсэн байна шүү дээ. Бүр нийгэм даатгалын эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн өнгөлт авах эмийн жорыг тусдан жор болгож гарч тэгээд энэ эрхгүй эмчнэрийн жорыг бичдэг. Тэгээд энэ одоо хийж байгаа зорилго бол бас нэг даатгалагчдынхаа эмийн зохистой хэрэглийг төлөвшүүлэх мөн одоо эрүүл мэндийн даатгалын зүүн ус зарлагыг хязгаарлах ийм зорилгоор бид нар ийм жорыг одоо нэвтрүүлээд ингээд нэг хагас жил явж байна тийм ээ. Хагас жилийн хугацаанд бас шинжлэхгүй үл ямар одоо сөрөг үр дагаврууд байсан юм бэ? Ямар зүйл байсныг сайжруулад юм болсныг та манай үзэгчдэд мэдээлэл хэлэх болно. Мэдээж сөрөг үр дагаврууд бол их байсан. Гол нь бол бидний энэ зорилго нэгдүгээрт бол энэ үйлчлэгээ бол хүрэх ёстой эзэндээ даатгалагч иргэндээ хүрэх ёстой. Хоёрт нь бол эрүүл мэндийн даатгалын энэ олон түмний хөлс хүчээр үрдэж байгаа энэ санг зүй зохистой зарцуулах юм шаардлага хяналт байгаа. Тийм учраас одоо эмийн жорыг кампаничилж бичих тодорхой бус одоо тохиолдлуудаар бичих иймэрхүү одоо маш олон тохиолдлууд гардаг байсан. Энийг одоо бид нар бас мэрэгжлийн түвшинд хянж үзэх юм болцоо олгосон. Дээрээс нь одоо энэ үйлчлэг үзүүлж байгаа эмийн сангуудаа бас ийм мэдээллийг илтгэж болгосон юм одоо ач тустай. Энэ тусгай нууцлалтай юу тий? Бас үнд цаас учраас энэ тодорхой нууцлалтай. Энийг одоо эрүүл мэндийн даатгалын энэ хөнгөлтэй эм бичих эрхгүй эмчнэр л энийг бичин. Тийм тэдэрт энэ үнд цаас нь хадгалагдж байгаа. Тийм учраас энэ бас тодорхой нууцлалыг хангасан юм үнд цаас. Тэгэхээр иргэдийн зүгээс нэг одоо шүүмжлэл байдаг нь энэ эмнүүдийн тоог нэмж болдоггүй юм уу? Яг хэрэгтэй эмээ авах гэхээр энэ хөнгөлтэй эмийн жагсаалтанд нь байхгүй юм аа гэдэг ийм зүйлийг ярьдаг. Яг өнөөдрийн байдлаар хичнээн эмийг одоо энэ хөнгөлтэй жороор олгож байна. Энэ эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үний хөнгөлт үзүүлэхийн үйлчлэгээ бол бид эхний хагас эхний одоо 3 дугаар улирлын байдлаар 920 гаруй мянган иргэнд ийм эний хөнгөлтийн үйлчлэгээ үзүүлсэн байгаа. За энэ түнд бол 11.5 тэрбум төгрөгийн ийм одоо санхүүжилтийг олгосон. Тэгэхээр ийм гэдэг маань бол нэгд одоо зүй зохистой хэрэглээг шаарддаг. Зүй зохистой хэрэгжилж ээж хүний эрүүл мэндэд тэр одоо ашиг тусаа өгдөг. Хэрвээ энийг зүй бус хэрэглээг одоо хөрөх дэврэх юм бол эргээд хортой өнөлт юм зүйл шүү дээ. Тийм учраас бол бид нар энэ 2015 оноос нь эрүүл мэндийн даатгалын сангаас олгож хөнгөлтэй өмнгийн эмийн жорыг мөрдөж эхэлсэн байгаа. За ингэж одоо эмийн жорыг мөрдснөөр бол энэ эмийг одоо зүй зохистой хэрэглээг төлөвшүүлэх зөвхөн одоо эмчийн заавараар хэрэглэх. За эрүүл мэндийн одоо төхөн сэргээх, эрүүлжлэх зориулагдсан энэ одоо эмүүд хэрэглэх ийм бол зорилтыг тавьж байгаа. Тэгэхээр манай энэ эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн хөнгөлт үзүүлж байгаа 100 гаруй нэр төрлийн ийм эмийн тун нэр төрлөөр л эмийг бол олгож байгаа. Тэгэхээр мэдээж хэрэг хүмүүсийн дийлэх сонирхол бол аль болохоор их хөнгөлтийг их эмийг авах ийм хүслэр мэдлэлтэй байдаг. Манай энэ эмийн үний хөнгөлт бол нэг 30-аас 80% үний хөнгөлтийг үзүүлдэг. За ингээд байнга эм хэрэглэх шаардлагатай тийм одоо эрүүл мэндийн эмч шаардлагатай ийм тохиолдлууд л эмийг хэрэглэхийг зөвлөж энэ үйлчлэгийг бол хэрэглэж сүрхийг бол зорилгоо болгож байгаа. Тэгээ жилээс жилд одоо манай энэ эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн хөнгөлтэй үйлчлэг авч байгаа даатгалын тавьсж байгаа. Эмийн чанар чансаа үйлчлэгээ сайжирч байгаа. За энэ бүхний үр дүнд одоо манай даатгалагч эрүүл мэндэд бас зах хүрдэмгөө үзэж байгаа. Ийм нөлөө үзүүлж байгаа гэсэн юм ойлголттой ийм одоо үр дүнтэй байгаа.
Тэгэхээр энэ чанарын удирдлагын тогтолцоо гэдэг бол бид нар энэ байгууллага өөрөө энэ хаан улдүргийн нийгэм даатгалын хэлтс гэдэг бие бүрэлдэхүүн бүхлээрээ бол нэг ийм систем тогтолцоо. Тэгээд аль нэг дээр нь одоо хэн нэгний маань ажил одоо доголдох, үйл тохирол гаргах, энэ одоо хүндрэл бэрхшээл гарах үйл явц нь эргээд энэ байгууллагын үйл ажиллагаатай шууд харилцаа уялдаатай. Тийм учраас одоо та бүхэн чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх явцдаа байгууллага дээр хийж байгаа үйл ажиллагаа процессыг дэд хүрэн зураглаж энэ процессын үйл явцыг бол их тодорхойлж гаргасан байх гэж ингэж бодож байна. За энэ бүх процессын үйл явцад оролцож байгаа ажилтнуудын ажлын байрыг тодорхойлж гаргасан байгаа. За ингээд бид нар хэн юу хийх нь бол ямар хугацаанд хийх нь бол маш тодорхой ийм дүр зураг, ийм одоо тогтолцоог бид нар гаргаж авсан байна. Тэгэхээр бол цаашдаа бол бид нар ISO гэдэг тустай ажил биш. Чанарын удирдлагын тогтолцоо гэдэг бол бидний өдөртмөн үйл ажиллагаатай уялдаатай өдөртмөн үйл ажиллагааг хандаж одоо уялдуулдаг ийм одоо арга хэрэгсэл, удирдлага арга хэрэгсэл. Тийм учраас бол энэ одоо чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлснээр бол байгууллагын үйл ажиллагаа илүү одоо ялангуяа анхан шатны үйлчлэгээ эрхэж байгаа ажилтнуудын хувьд бол энэ нийгэм даатгалын ажил үйлчлэгээ авч байгаа хүмүүсийн үйлчлэгийг одоо түргэн шуурхай болгох энэ одоо активч гаргана. Тийм учраас та нарын энэ суугаад байгаа цаас бэлтгэсэн үйл ажиллагаа, дад сурсын бүхэн бол энэ байгууллагын үнэ зүйл болж энэ байгууллагыг одоо хэн удирдахаас үл хамаарч ямар цаг, ямар өдрөөс үл хамаарч энэ байгууллагын үйл ажиллагаа бол тогтвортой шуурхай явах нь одоо нөхцөл бүрдэж байгаа. Тийм учраас энэ чанарын удирдлагын тогтолцоог бид нар одоо бэхжүүлж, хэрэгжүүлж, мөрдлөг болгож ажиллах бол их чухал юм аа. За тэгэхээр хаан улдуургийн нийгмийн даатгалын хэлтс дээр ирж ажиллаж байна. Тэгэхээр энэ одоо хэлтсийн өнгө төрхүүл би энэ дүргийн хуш учраас сайн мэдэхгүй. Гэхдээ энэ төрийн байгууллагууд ингэж их тогтцолтонд анхаарсан байхыг анх удаа ингэж харлаа. Энэ мэдээж нөгөө ISO гэдэг стандартын дагуу үйл ажиллагаа явуулаад эхэлж байгаа юм байна. Яг иргэдэд хүрдэж байгаа үйлчлэгнүүд нь яаж одоо хурдан шуурхай түргэн болж байгаа вэ? Тэгээ бид нар энэ чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх үйл ажиллагааны хүрээнд бол нийгэм даатгалын байгууллагын эрхэм зорилгыг бол шинжилсэн байгаа. Тэгээ энэхээр бол нийгэм даатгалын байгууллага бол даатгалагчдын итгэл найдвар, сэтгэл ханамжаар үндэгдэх нийгэм даатгалын үйлчлэгийг хүргэнэ гэсэн ийм зорилтыг бид нар дэвшүүлсэн байгаа. Тийм учраас бол энэ байгууллагын үйл ажиллагаа бол нийгмийн даатгуулсан, нийгэм даатгалын сангаас төвтөмж авагчдын бүх хүмүүстийн ая тухтай үйлчлэгээ үзүүлэлт эдний сэтгэл ханамж төрсэн ийм үйлчлэгээ хүртэл бүх үйл ажиллагаа чиглэгдэж байна. Тийм учраас бол энэ одоо даатгуулагчдын төвлөрөмж авагчдын үйлчлэгийг ая тухтай орчин бүрдүүлэх, тэнд ажиллаж байгаа хүмүүс нь одоо тийм эерэг тусч үйлчлэгээний ийм одоо бүтээж хандлагатай байхын хандлагыг төлөвшүүлэхийн чиглэлд бол энэ анхаарч байгаа. Тэгээд чанарын удирдлагын тогтолцооны шаардлага өөрөө энэ одоо хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дэвшлэх, сэтгэл ханамжтай байх, үйлчлэгээний эцсийн одоо бүтээгдэхүүн үйлчлэгийн эцсийн үр дүн бол чанараар нэмэгдэх ийм зарчмаар бол үнэлэгдэж байна. Тийм учраас бол нийгэм даатгалын тухай ойлголт хэмжээг хэрэгжүүлнэ гэдэг бол хуулийн хүрээнд бид нар энэ хүмүүсийн сэтгэл ханамжтай байдлыг яаж дэвшлэх вэ гэдэг л ийм агуулгаар солигдож өөрчлөгдсөн байна. Та бол нэлээд уулзалтан дээр сайн ажил хийх гэдэг. Сайн ажлын шүү гэсний ард талд энэ нийгмийн даатгалын байцаагчдын амьдралынх нь баталгаа, амжиргааны төвшөнд юу нь яаж анхаарч ажиллаж байна. 1500 орчим хүний амьдралыг та бас ингээд аваад тэдний одоо яаж амьдрах эсэх нь энэ байгууллагаас хамааралтай шүү дээ, тийм ээ. Тэгээ манай энэ салбарч нийтдээ 1500 орчим хүн ажиллаж байгаа. Тэрний одоо дийлэнх нэмэгтэйчүүд тэгээд нягтлан бодох бүртгэлийн ийм одоо мэрэгжлийн ийм одоо улсууд санхүүжд, хуульчдын гэж ажилладаг. Тэгэхээр бол яг энэ байгууллагын хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх одоо нэг хүчрхэг зэвсэг нь бол энэ цалин сурамшууллын тогтолцоо, за нийгмийн хамгааллын баталгааг хангах асуудал байгаа. За харамсалтай нь бид нар өнөөдөр төрийн албаны тогтоосон нэг л одоо цалингийн сүлжээнд энэ одоо цалин урамшуулах юм үйл ажиллагаа явж байгаа. Тэгэхээр бол энэ одоо нийгмийн хамгааллын ийм одоо ажилтнуудын нийгэм баталгаа хангах чиглэлээр манай нийгэм даатгалын тухай хөтөлбөрт тусгайлан тодорхой заалтууд орсон. Энэ одоо хөдөлмөрийн одоо бүтээмжтэй холбоотой урамшууллын тогтолцоог бүрдүүлнэ гэсэн ийм одоо хуулийн заалттай боловч энэ одоо асуудлаа эцэглэн шийдэгдээгүй ийм байр байдалтай байгаа. Гол нь би энэ хүмүүсийг ингэж урам зоригтой ажиллахын ажлыг зөвхөн цалин хөлсөөр хязгаарлах биш. Энэ хамт олонных нь уур амьсгал, эерэг сайхан байдлыг хийж бүтээж ажиллаж амьдрахын орчин одоо эерэг сайн орчин бүрдүүлэх, удирдлагын одоо янз бүрийн арга хэсгээр хүмүүсийг урамшуулах, дэмжих, хөгжүүлэх чиглэлөөр идэлгүй анхаарч ажилладаг. Нэгэнт өнөөдөр би энэ хүмүүсийн цалин сүлжээг нь өөрчлөлт нэмжүүлэхийн болцоо хязгаарлагдсан бол ажлын үр дүнгийн нэмэгдүүлээд төсвийн
бус зарлага гаргах юм боломж одоо хязгаарлалт энэ үед бол би энэ хүмүүсийг илүү одоо зах зээл дээр орчин технологи чадвартай болсон хүчин байх, чадварлаг хүний нөөц байх, сайн ажилчин байх чиглэлд нь бол дэмжлэг үзүүлэх, ажлынхаа дайдахад орчин бүрдүүлэхэд одоо дэмжлэг үзүүлэхэд бол анхаарч ажилласан. За тэгэхээр засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн даргын ажлыг нэг өдөр сурвалжлаа. Та өглөө 8 цаг 30 минутаас ажиллаа эхэлсэн. Одоо 20 цаг 35 минут. Бүтэ 12 цаг. Яг уу таныг нэвтрүүлэгт оруулаад ингээд бас үсгчэд хийт одоо магтаад байгаа юм биш. Ерөнхийдөө бол бас нэлээд ачаалттай ажилтдаг юм байна. Тэгэхээр бидний саналыг хүлээн аваад энэ хүү нэвтрүүлэгт маань оролцсон танд баярлалаа. Бид хоёр танд тэр олоогүй үстэй өнөөдөр. За та бүхэн бас сонирхолтой байсан байх гэж бодож байна. Яг би бол энэ 1500 хүний үйл ажиллагаа ажлын үр дүнг би олон нийтийн өмнө төлөөлж байгаа энэ байгууллага төлөөлж байгааны хувьд бол аль болохоор удирдлагын манлайллыг хэрэгжүүлж ажиллахыг боддог. Тийм ч учраас одоо нийгэм даатгалын байгууллагын нэр эерэг сайнаар гарч явахд би баярлж байдаг. За сар ямар нэгэн зөрүүтэй мэдээлэл гарвал тэрийг залруулахын төлөө би бас анхаарал хандуулж байд юм аа. Тэгэхээр бол миний энэ 12 цаг ажиллаж байгаа шиг ийм одоо ажилтны нийгэм даатгалын ажилтнууд маш их олон байна. Бидний ажил бичиг цаас олон хүмүүстэй харилцдаг ийм л журмаар одоо бидний ажил ингээд явж байгаа. Тэгээд яг нийгэм маань урагшилж байна. Бидний удирдлагын тогтолцоогоо бэхжүүлэх, сайжруулах, үйл ажиллагаа сайжруулах маш олон одоо үе шатаа арга хэмжээнд авч байна. За энэ одоо арга хэмжээний үр дүнд манай ажилтнуудын бүтээмж сайжрах байх гэж би найдаж байгаа. Ажлын цаг одоо хорогдох байх гэж бодож байна. Гэртээ эрт тарьдаг болох байх гэж ингэж бодож байна. За миний хувьд бол яг мэдээж хэрэг ийм одоо хариуцлага, ийм ажил үүрэг байгаа учраас одоо хойшин тавих одоо ямар ч болцоо байхгүй. Би бусад засгийн газрын хэрэгжүүлж агентлагийн дарганаар бас ийм л ажлын ачаалт ийм л дунд ингэ явж байгаа. Тэгэхээр би нэг харамсдаг юм бол энэ төрийн албанд ажиллаж байгаа маш олон хүмүүс өөрийн цаг зав, бие сэтгэл хүчин чармайлтын төрөөр хийж байгаа ажилдаа хариуцсан гэж тавьж байгаа боловч нийгэмд маань бол энэ төрийн албаны нэр хүнд аягүй их уурмж одоо төрийн албанд ажиллагчд бол одоо дэндүү хувийн ашиг сонирхолтой баригдсан амьтад тэ цаг завыг л одоо бүхэл юмыг л энэ хувийн ашиг сонирхол руу хандуулж байдаг, ах トゥ садан руу хандуулж байдаг, ураг төрлөг хандуулж байдаг гэдгийг ойлголт төрж олон нийтийн зүгээс нийгмийн төрийн албанд сэтгэл дундуургаа явуулалт би харамсаж явдаг. Ер нь цаашдаа бол бид нар энэ Монгол улсынхаа төрийг хүчрэх төрөө ойлгож Монголын төр улс одоо улс орон хүчрэх улс орон байхын тулд манай төрийн албан өөрөө ийм инхсэгчтэй, зарчимтай, шаардлагатай, бүтээмж өндөртэй байх хэрэгтэй гэж би ингэж боддог. Нэгэнт одоо өөрийн хувьцаа ажил амьдралаа ингэж төрийн ажил албанд ажиллахын сонголт хийсэн хүний хувьд би нэг үүргээл гэж ингэж бодож ингэж ажиллаж байгаа. Мэдээж хэрэг одоо ажлын маань үнэлдэг байгууллага хамт олон, урам өгдөг хамт олон даатгалагч байгаа учраас би нэг үүргээл гэж ингэж бодд юм аа. За ингээд өнөөдөр бас та бүхэнтэй ингээд нэг өдрийн турш хамт явлаа. Та бүхэн бас одоо нийгэм даатгалын ажил үйлчлэгээ манай хамт олон хийж байгаа ажлыг олон нийт даатгалагч төрөхөд бас боттой юм оруулах юм одоо боломж өрдлээ. Тийм учраас одоо хөвөл мэдээллийн ажлууд та бүхнийг энэ үзэгчтэй бас нийгэмд ийм эерэг сайн зүйлийг үнэн боттой мэдээллийг шууд төрөхийн ажилдаа амжилтлахыг хүсэж байна. Баярлалаа. За баярлалаа танд. За амжилтсаа баярлалаа. Энэ 3 жилийн турш засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон зорилтыг хэрэгжүүлэх, нийгмийн даатгалын үйлчлэгийг одоо илүү хүртээмжтэй мэргэжлийн түвшинд хүргэх чиглэлээр тодорхой зорилт тавьж ажиллаа. За ингээд өнгөрсөн хугацаанд бас үйл ажиллагааны хувьд болсон хүчин хүний нөөцийн одоо хөгжлийн хувьд тодорхой агс дэвшил гарсан ийм одоо он жилүүд болж өндөрлж байна.